За эмэгтэйчүүдийн урьдчилан хорих газрыг очиод үзээрэй. Тэ нөхрөө зодоод нөхрөө хүчирхийлээд нөхрөө гимтээгээд нөхрөө хутгалаад мис хэрэглээд ингээ орцсон хоригдсон хүүхнүүд тэргээр дүүрсэн байна. Яагаад Монгол эмэгтэйчүүд ийм зодоонч болчихвоо? Тэ ийм муухай зодоонч болчлоо. Тэ эмэгтэйчүүд яалтчгүй эмэгтэйлэг шинжээ алдчихж байгаа. Нийгэм дээр байгаа одоо амьдрахын тулд яг энэ цөвөн цагт зах зээлийн нийгэм эхлээд эмэгтэй хүмүүс маш олон цагийг зөвхөн ажил хийхэд, өрсөлдөхэд цаг нартаа уралдаж үр хөвгтөд тижээж хоол хүнс олоход зориулсан. Тэгэд хитрхи тийм эмэгтэйлэг шинжээ алдаад эршүүд болцсон байгаа. Эсвэргээр эрэгтэй хүнд олдох ажлын олдцсон их муу байгаа. Эрэгтэй хүн ажил хийсэн ч гэсэн тэр гэр бүлийг тижээгээд эхнэрийн шаардж байгаа тэр булган шүүб одоо гэдэг юм австр гутлыг авч өгөх тэр цалинг өгөхгүй байгаа. Тэ энэ завсрын үед бид нар амьдарч байгаа байхгүй юу? Өмнө нь бол одоо эрэгтэй хүний авсан цалингаар 8 амбул, 9 амбул, 10 амбул зүгээр амьдардаг байсан. Эхнэр нь хизээш ажил хийж үзээгүй хүүхдээ хараад суудаг. Нөхөр нь авсан цалингаараа гэрээ тижээдэг. 10 хүнийг ам бүлээр нь тижээдэг байсан. Энэ социалист нийгэм байхгүй юу? Энэ нийгэм бол их харгас. Тэгээд бас удирдлагын зүгээс гэр бүлүүдийг дэмжих тал дээр гэр бүлүүдийг амьдрах таатай хөрс суур байхгүй учраас ихэвчлэн салж сарнж гадаад явж байгаа. Чадaltaа нах хосоороо явж байгаа. Тэгээд эмэгтэйчүүд илүү эрчүүдээс илүү цалин авдаг болсон. Эмэгтэйчүүд илүү ипотекийн зээл хамрагдалтанд орж илүү орон байраа төрүүлээд авдаг. Гэрлэхэд эмэгтэйчүүд нь голцоо 80% нь байртай болчиход байгаа. Тийм учраас өөрийнхөө юмд хүн чинь амжихан тийм ухаа үзлэр ээж минь аав минь авч өгсөн энэ миний байр гэдэг утгаар юм л бол дургуун хүрэхэд зайлахгүй юу? Тэ. Дуртай үедээ зайлахгүй юу гэж ингэж зайлахгүй юу гэдэг үг эрэгтэй хүний зүрхийг урж тасдчихэдэг. Энэ хүүхнээс салъя гэсэн бодлыг үргэлж авчирч идэг. Намайг хуураараа, надаас салаараа гэдэг санаа өгч ийн гэсэн үг. Зайл гэдэг үг чинь. Тэг яаж ч хэрэлцэн тэгсэн ч зайлахгүй. Тэ, тэгсэн ч салахгүй. Тэ хэрэлж гэн гэж чи сална гэж гордож гин үү? Тэгсэн ч салахгүй за. Ингэж хэрэлдэжээ гэж би одоо 20 жилийн өмнө бас ярьжсэн. Яг тэгж хэрэлдэж болдго юм уу гэд. Болно штэ. Тэ хүүхэнтэй явуулсан. Чи явуулсан ч надад салж чадахгүй заа ёо. Ингэ хэлжээ. Тэгээ яаж тэрийг ахиж явуулдуулахгүй байх тал дээр өөрийнх нь толгойг ажилуул нэг хүсээд исэн байдаг байхгүй тэр. Чинийг ятгахтаа нэг миний малгайг газар шитгэхгүй ингэж байхгүй яасан. Чинийг ятгахтаа нэг намайг ороод ирэхэд худлаа унж гэсэн нэг цай бариад урдаа сарваагаад нэг харцаа өгчүүл би хоол хийчих гээд штэ миний хайраа. Чи жоохон намайг ажиглалтаа жоохон хүн гэж тоолдоо чи надтай жоохон харилцалтаа жоохон оошоолтаа намайг. Тэг чи надад яа айл их нөхрийг яриад идгийг. Тийм марлагийн нөхөр амар хөөрхөн тэгдэг гэсэн тийм авч өгсөн. Үгүй би зөнгөө занд авч өгч чадаагүй гэж болно. Би хулгайлах юм тэр газараас. Би авдаг цалингаа зүгөө авчих штэ би. Наа сая 700 өгч чинь. Тэгээ байр гэрэл ипотекийн өмнөний чинь зээлийг өгөө над 200,000 цаас үлдчихээн. Би хоол авах гэж чинь. Би тэр марлагийн нөхөр шиг хулгайлах юм уу? Хүнтэй хувилдах юм уу? Яах юм? Ингээ бүгд одоо залуу эрэгтэйчүүдийг эхнэрүүд нь дандаа хувилдаанчин тэгээ мөнгөний дон шүглсэн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тим хүн болгож хувирахыг хүүхнүүд өөрсдөө хийж өгч байгаа. Тэгээд эрчүүд бүгдээрээ гинтэд шор оронд ороод ингээ баларч байгаа.